Удахгүй хавар цаг ирж гин цэцэг навч дэлгэрнэ амьтад хичээнээсээ гарна маш гоё хайрын энерги өсгдөг улирал байгаа. Энэ улирлыг сүнслэг утга учраараа бол зүрх дахин нээгддэг үе гэж нэрлэдэг. Тийм учраас яг энэ цаг мөчид гэр бүлийн харилцаагаа хайртай хүнтэйгээ харилцаа буюу энерги өсгөх хамгийн тохиромжтой үе учраас та нартай би нэг хөрхөн амархан мөртлөө хайрын энергийг идэвхжүүлж өгдөг хэдэн сүнслэг арга зааж өгье гэж бодлоо. За хамгийн ихний арга нь та хайртай хүнтэйгээ, нөхөртөөгөө, эхнэртэйгээ мөн үерхлийн харилцаанд байгаа хинтээч бич болно. Хамтдаа нэг өрөөнд сууж агаад бие биенийхээ өдөөс харж сууж агаад мэдээж гоё гэрлийн унтраацсан, лаасаацсан, тухтай орчинд байвал бүр зүгээр. За тэгээд амьсгалаа нэг болгох. Юу вэ гэхээр яг нэг 5-аас 10 минут хамтдаа амьсгал аваад хамтдаа амьсгалаа гаргана. Хамраараа амьсгалаа аваад амаараа гаргана. За сондгойтойгоор 3 ч юм уу 6 удаа ч юм уу хамтдаа хийгээд дунд нь нэг завсарлаж агаад за дахиад одоо хамтдаа амьсгал авъя, хамтдаа гаргая гэдэг ингээ гараараа догчогоод ингээд амьсгалаа авч гаргаж болно. За энэ нь болохоор хайрын энергийг өсгөдөг, дотоод итгэхгүй байгаа энергиудыг идэвхжүүлж өгдөг. За мөн илчилж чадахгүй байгаа энергиудыг багасгаж өгдөг. Хоорондоо бие биедээ хайрын үгээ илчлэх тэр энергийн сэтлийг нь улам илүү идэвхжүүлж өгдөг арга байгаа. За хоёр дахь арга нь бас маш хөөрхөн. Энэ нь юу вэ гэхээр 7 хоног ч юм уу 5 хоног ч юм уу те бие биедээ ингээд чаленж эхлүүлээд за энэ 7 хоног өглөө бүр хамгийн эхлээд сэрээд нэг нэгэндээ талархлын үг хэлнэ гэд те. Өглөөс сэрэл юунд талархдаг талаараа хамгийн түрүүнд хайртай хүндээ хэлнэ. Тэгээд магадгүй та хоёр хол байдаг бол мессежээр ч юм уу те эсвэл шууд залгаад ч юм уу хэлж болно. Тэгээд нэг юм 5 хоног юм уу 7 хоног үнийгээ хэрэгжүүлээд үзэхээр бас зүрх сэтгэлийн энергийг нээж өгдөг нэг дадал, нэг арга болдог байх нэ. За нөгөөх нь бас маш хөөрхөн арга юу вэ гэхээр нэр дуудах бясалгал гэж байдаг. Төвдийн уламжлалаас гаралтай. Та ингээд гоё тухтай орчинд сууж агаад хөөрхөн лаасааж төвлөрж жогоод зөвхөн хайртай хүнээ нүдэндээ төсөөлөөд 5-аас 10 минут тэр хүнийхээ нэрийг ингээд дуудана. Тэгээд маш одоо олон удаа дуудана гэсэн үг байна шүү дээ. Ингээд чин сэтгэлээсээ нүдэндээ төсөөлөөд тэр хүн танд ямар гоё мэдрэмжүүдийг төрүүлж ийснэ бодоод нэрийг 5-аас 10 минутын турш ингээд дуудахаар ямар мэдрэмжүүд төрж гин олон дуудах тусам танд илүү өөр мэдэрч байгаагүй мэдрэмжүүд орж ирэх ёстой. За тэгээд магадгүй нэг 5-аас 10 минут дуудахаар энэ дуу аваа буюу энерги дамжуулагч энэ дэлхийн ертөнцид байгаа нэг долгионууд байгаа. Тэр энергиуд та хоёрын зүрх сэтгэлийн энергийг засаж улам илүү гоё холбоо үүсгдэг байх нэ. Хайртай хосод ч гэсэндээ нэг нэгнтэйгээ ингээд хоорондоо залгах ч юм уу те өдөр уцаар ярахтаа бие биенийхээ нэрийг ингээд 3 удаа илүү ингээд яг нэрээр нь дуудах те мэдэрч дуудах. За энэ нь бол сүнсний холбоог гүнзгийрүүлж өгдөг гэж үздэг байх нэ. За түүний дараа гэр буюу орчим байгаа газрынхаа энергийг засах буюу хамтдаа явж байгаад хос ингээд хос хоёр чихмэл тоглоом ч юм уу эсвэл гоё сүгнэр ч юм уу гэртээ нэг шин одоо хайрыг илэрхийлсэн зүрх ч юм уу те ийм идэл хэрэглэл хамтдаа ярилцж байгаа дүнгийн завгрыг харж байгаад хамтдаа сонгоод гэртээ шин юм хөдөлтөж тавих. За мөн унтлагынхаа өрөөний хөшиг ч юм уу одоо дэвсгэр даавар ч юм уу унтлагынхаа өрөөнд одоо хан тааз юу байж болж байна те юг өөрчилж болохоор байна. Түүнийгээ гоё хайрын өнгөтэй, нийл ягаан өнгөтэй, ногоон өнгөтэй, улаан өнгөтэй зүйлүүдээр бас сольж энергийг нэтгэжүүлэх боломжтой байдаг бахан. Энэ нас мөн зүрх сэтгэлийг нээж эдгэрхэд тусалдаг, мөн хайрын энергийг идэвхжүүлж өгөхөд тусалдаг. Таны нүдтэй ингээд хараад түн татагдахад таны бас хайрын мэдрэмжүүд сэтэлж идэг байх нэ. Ингээд энэ нэг хөөрхөн жижигхэн мөртлөө хүчтэй аргуудыг та нар манаас сонгож аваад хийж үзээрэй. Тэгээд сэтгэлдээ хуваалцаараа ямар мэдрэмж төрсөн, ямар өөрчлөлтөд гарснаас комент байдлаар хуваалцаж болно шүү. Ингээд та нартаа амжилт хүсье.